Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Орхон аймгийн удирдлагууд ажил хөдөлмөрөөр бусдыгаа манлайлан ажилласан эмчнүүд мэрэгчлэнүүдийг шагнаж урамшууллаа. Уг үйл ажиллагаан дээр анх удаага Эрдэнийн чагнар шагналаар эрүүл мэндийн салбарт бусдыгаа манлайлж буй эмч нарыг шалгаруулж шагнасан нь онцлог байлаа. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн 74 байгууллагаас улсын төсвийн 1 эмнэлэг, өрхийн 8, хувийн 63, Эрдэнэ төлөвлөрийн 1 эмнэлэг ажилдаг бөгөөд нийт 313 их эмч, 673 дунд мэрэгжилтэн, нийт 640 ортоогоор үйл ажиллагаа явуулж байна. Дунджаар 10,000 хүн тутамд 31 их эмч, 67 дунд мэрэгжилтэн ноогдож байна гэсэн судалгаа байдаг байна. Иймд эмч эмнэлгийн байгууллагын ажилчид албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд Орхон аймгийн тамгын газраас эмч дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагын үүсэл хөгжлөл 1973 оны 7 сарын 10-нд сайн нарын зөвлөлийн хурлаар Булган аймгийн Эрдэнэт хорооны хүний их эмчийн салбар нэртэйгээр 1 их эмч, 1 бага эмч, 1 эм найруулагч, 1 хасрагчтай нийтдээ 4 хүний бүрэлдэхүүнтэй бол байгуулагдчихсэн түүхтэй. За өдгөө бол нийтдээ төр хувьчлын эрүүл мэндийн байгууллага нийлсэн 154 байгууллага 1577 эмч эмнэлгийн ажиллаж байгаа хэлээ. За үүнээсээ яг эмч нар бол Орхон аймгийн хэмжээнд 341 эмч ажилладаг. За үүн дотроо хүний гавьяат эмч 4 төрсэн байна. За үүнээс дурдвал Санжаасрын гавьяат маань байна, Лавга гавьяат маань байна, Ганцхан лавг гавьяат байна, Бадарч гээд Орхон аймгийн хэмжээнд 4 гавьяат төрсэн байна. За мөн зөвлөх зэрэгтэй 9 эмч ажиллаж байна. За магистрийн зэрэгтэй эмч нар бол сүүлийн жилүүдэд маш мэдээ мэргэжлээ дэвшүүлж чадахчиж магистрийн зэрэгтэй эмч бол 63 болсон байна. За эрдмийн докторийн зэрэгтэй 5 доктор байна. Мөн ахлах зэрэгтэй 46 эмч, тэргүүлэх зэрэгтэй 35 эмч ажиллаж байгаа та бидний бас бахархал хэлээ. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа жилээс жил өргөжөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол чанарыг үзүүлэлт сайжирч байна. Шинэ технологиудыг нэвтрүүлэх, материалын баазыг бэхжүүлэх, эмч эмнэлгийн ажлагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг хангахад орон нутгийн зүгээс ихэвчлэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа нийт эмнэлгийн ажилчдынхаа нэрийн өмнөөс орон нутгийн удирдлагуудаа бас талархал илэрхийлье. Улсын эрхэм мэндэд эмч нар өөрийн ажил үйлсийг төр засгаар амжилуулж Монгол улсын гавьяат эрхэм мэндэдтэй суулыг хүртсэн алдартай бууд. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа амжилттай албан хаагчтай хүндээ дэлхийн эмч нарын өдрийн галалгын мэндийг нийт эрдэмчүүдийн өмнөөс хүргэж байгааг нь хүлээн авна. Аймгийн сэлгэний 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл аж аргалтай иргэд хөтөлбөрийг боловсруулан мэдхэн ажиллаж байгаа маань. Энэхүү хөтөлбөрийг бүрэн дүүрэн хангахад Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтны албан хаагч нар маань онцгой хичээл шармат гаргаж ажиллаж байгааг энэхүү баярын хүнд тэмдэг дээрээс тэмдэглэж хэлгээд туйлын таатай байна. 2018 онд амлалтын үйлчлэгээр 650 орчим мянган хүн давсан тоогоор үзлэг томогдсон байгаа. Элгэний вирусгүй Эрдэнэт хот болын хөтөлбөрийн хүрээнд 38 мянга орчим хүн энэхүү үзлэг томогдож эмчлүүлэх шаардлагатай олон мянган хүнийг мэдхэн эмчилгээнд хамруулж 500 орчим хүний бүрэн эдгэрүүлж чадсан энэ амжилтын эцэд бол өнөөдрийн энэхүү тахим суулж байгаа та бүхэн юм аа гэдгээс хэлэх гэж байна. Баяр хүргэе та бүхэнд. Энэ их ачааллын хажуугаар та бүхэн маань бас аргэрээ авч явах хэрэгтэй. Өөрсдийнхөө нийгмийн асуудлыг шийдвэрлэж байх хэрэгтэй. Тэр утгаараа бид бүхэн орон нутгаас эмч төлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид бүхэн эмч нарын мэргэжил боловсролыг дэвшүүлэх, нийгмийн баталгааг хангах, замун бас гадаад дотоодод дуршлаг сурлах боломж олцоог нэг хэрэгжүүлжээ. Үүний үрдэнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 475 сая төгрөгийг эмч төлбөрөөр батлан хэрэгжүүлж тодорхой үр дүнг хүрсэн байна. Мөн энэ жил анх удаага аймгийн шилдэг эмчийг Эрдэнэний чагнуур цамаар шагнаж 1 сая төгрөгөөр урамшуулсан юм а. Мөн энэхүү баярын өдөр Орхон аймгаас 2 эмч Алтан гац Содонгоор Ингрэм Миласан бол нийт 46 эмч ажилчид шагнуулсан юм а.
Энэ өдөр одоо бас санаандгүй ийм шагнал авсандаа бас баярлж байна. За Орхон аймгийн хэмжээнд анх удаа эрүүл мэндийн Орхон аймгийн эрүүл мэндийн газраас ийм эрдэнийн чагнуур гэдэг ийм нэр хүндтэй шагналыг бол энэ жилээс эхэлж өгж байгаа юм байна. Тэгээд тэрний салхийг хагалж анх удаа доторын эмч авсандаа бол баяртай байна. Би 83 он төгсөж ирээд одоо 36 дахь жилдээ доторын эмчээр ажиллаж байна. Ер нь бол чагнуур гэдэг маань ерөөс эмч хүний л нэг зэвсэг одоо хүнийг эмчлэх онцлох зэвсэг гэж би боддог. Тэр доторын эмч бол чагнуургүйгээр бол төсөөлөхий аргагүй байдаг. Тэгэхээр энэ нэр хүндтэй эрдэнийн чагнуур гэсэн энэ нэр хүндтэй шагналыг доторын эмч авсандаа бүр баярлж байна. Ингээд баярлалаа. Би бол улсад 32 жил ажилласан. Тэгээд хөдөлмөрөө үнэлүүлээд энэ улсын дээд одон медаль авсандаа маш их баяртай байна. Тэгээд энэ одон медаль бол миний өнгөрсөн болоод одоо ажиллаж байгаа ирээдүйд ажиллах их урам хүчийг өгсөн ийм сайхан шагнал боллоо гэж ойлгож байна. Тэгээд би бол Носипекс компани ахын цасны үйлдвэрт 25 жил ажилласан. Байгаль орчин ногоон хүслийн яамны харьяа цэнгэг хүслийн нөөц байгаль хамгаалагчид 3 жил ажилласан. Тэгээд Медибас эмнэлгийг анх одоо нэгдүгээр нэрээр 4 дахь жилдээ ажиллаж байна. Одоо олон улсын эмчнэрийн баярын өдрийн халуун мэндийг бүх эмнэлгийн эмч нартай юуны төрөнд хүргэе. Тэгээд би одоо улс хувьсгалд нийтдээ 40 жил ажиллаж байна. 40 жил ажиллах хугацаанд одоо Эрдэнэтэд ихэнх өнгөрөөсөн 6 жил цэргийн эмнэлэгт ажиллаад бусад нь одоо Эрдэнэт хотын арьс өнгөний диспансер нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газар дараа нь Дерма гэдэг хувийн эмнэлэгт ингээд одоо хүртэл ажиллаж байгаа. За баярлалаа. Тулгамдаа жоох үг хэлэхэд хэцүү байна. Тэгээд нийт эмч нартай мөр зэрэгцээ ажиллаж байгаа хүн амынхаа эрүүл мэндийн төлөө яг цаг хоол найргүй те энэ их ард иргэдийн өвчлөл ихтэй ачаал ихтэй энэ нөхцөлд ажиллаж байгаа нийт эмч нартаа бүгдээрээ сайхан баярлаарай. Нэг өдөр ч гэсэн ингээд стрессээ тайлаад маш сайхан баярлаарай л гэж хэлмээр. Яг 12 дахь жилдээ ажиллаж байна. Мэндээгүйжүүлэх эрчим тэмцлэгээ яаралтай тусламж сүүлийн үед бол өвдөлт намдаалт эмчээр бол ажиллаж байгаа. Улсын 2 дугаар эмнэлэгт ажиллаж байгаад Эрдэнэ хотод 2 жилийн өмнө шилжиж ирээд ажиллаж байна. Яг төрлөх өсөж төрсөн хоттой ирээд ингээд мэрэгчлэрээ осон мэдлэгээр ингээд арт хүмүүдээ үйлчилж байгаадаа бол маш сэтгэл хангалуун байдаг. Тэгээд Эрдэнэ хот маань их хөгжиж цэцэглэж хүн ард маань илүү өснө нэмэгдэж эрүүл сайхан амьдраасай л гэж хүсэж байна. Өнгөрсөн онд Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвд 620 гаруй мянган хүн амбулаторийн үзлэгт хамрагдан тусламж үйлчилгээ авсан бол 25 мянга гаруй хүн хэвтэн эмчилүүлсэн байна. Мөн эмнэлгийн эрт илрүүлэг 70 гаруй хувьд хүрчээ нэмэгдсэн байна. Энэ нь эмч нарын ур чадвар эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмжийн чанар сайжирсны илэрч юм а.